За өчигдөр Баян хошуу толгойд орчимд одоо утаа бүр онц их хэмжээнд хүрээд одоо машинтай явж байгаа иргэний одоо урдах үзэгдэх орчинд бүрэн хязгаарлагдчихсан. Юун дээр явж байгаагаа юу мөрөхж байгаа мэдэхгүй байдалтай байна гэдгийг хараад монголчууд маш их зочирдлоо. За дээрэс нэмээд одоо ганж авахлан тэргүүдэд залуучууд одоо утааны эсрэг нэн яаралтай арга хэмжээ аваа гэд Сүхбаатарын талбай дээр жагсаад эхэллээ л дээ. Ер нь одоо энэ Монгол улс утааг бууруулах одоо хамгийн хурдтай бөгөөд үр дүнтэй арга бол одоо яг газ гэдгийг бол хэлмээр байна. Надад нэг 30 м квадрат байдаг жижигхэн байшин байдгийн. Тэгээд тэр байшиндаа бол 100 байрлуулаагүй, яндан гаргаагүй. Дашванжил компаниас 145 мянган төгрөгөөр илүүдээ нэг тийм 40 м квадрат халбайг халаах хэмжээний чадaltaй юм дөрвөлжин газын зуухыг худалдаж авсан. За тэгээд нэг 5 жилийн өмнө худалдаж авч ирсэн 5 литрийн баллоноо нэг 17 мянган төгрөгөөр дүүргээл тухайн байшин дээр очиход бол ерөөсө газа тэр 100-ндаа залглаа, конопийн дарлаа болоо. Шууд тэр пүнк гээл ерөөсө асгал шууд халаалтан түгээд эхэлдэг. Дээшээгээ боолн чигтээ ингэж халаалтан явдаг. За тэр 30 м квадрат байшинг тис хөлдөө байшинг бол 15 минутанд бол нэг амтай болгоод 30 минутын дараа бол дулаахан болчихдөг юм байна лээ. Тэгээ ерөнхийдөө бол нэг 2 цаг орчим ажиллуулахад бол одоо бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад 600 грамм газ ашигладаг гэсэн үг. 600 грамм газ. Цагт 300 граммыг ашигладаг гэж хэлээ бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа тохиолдолд. Ер нь бол айл өрхөд нэг 2 цаг халаачаад тэгээд нэг 2 цаг 3 цаг ч юм уу амраа дахиад нэг халаах байдлаар яжгаад шөндөө унтрааж унтчаад өглөө нь одоо ядгийн 6 цагт ч байдаг юм 5 цаг босхосоо нэг хэдэн минутын босоод ямар тэр чин гал өртнөх юм биш конопийн дарлаа болоо. Дахиад асчин. Тэгээ буцаад орондоо ороод унтахад бол тав тухтаа дулаахан байх бүрэн боломж бий. Ерөнхийдөө бол нэг 10 хилийн баллонтай айл бол 35 мянгаар дүүргэдэг юм байна лээ. За 10 хилийн баллонтай айл яг тэр газыг ашиглахад бол 5 хоног одоо хүрж гинэ гэдэг чинь. Тэгэхээр сард бол тэр айлын газын хэрэглээ бол 200 мянган төгрөг болно л гэсэн үг. Одоо энэ айл өрхүүд нэг 3750 төгрөгөөр сайжруулсан шахмал түүш авдаг. За түүнийг асаахын тулд нэмэлтээр баахан мод зоод авдаг гэхээр яг сардаа дүндээ дүн буюу нэг 200 орчим мянган төгрөгийн яос нэг нүүрсүүлээд нь штэ. Тэгэд муухай энэ өөрсдийгөө угаартуулаад, хордуулаад тэгээд нэг балиар ойртохын аргагүй өмхийн утаа өндөртүүлээд ингээ явж байхын оронд цэвэрхэн газ хэрэглэх боломж бол айл өрх болгонд байна. Одоо Монгол улсын засгийн газар нэгэнт одоо энэ Монголд бас газ оруулаад сурчсан, хэрэглээд адуулчихсан ийм 2 3 том компани байгаа чи юуныг нь бодлохоор дэмжиж явал Монгол улс газнаасаа болоод юу н тэр эрх жил мэд гэхгүйгээр ердөө нэг сарын доторч салчих боломж байгаа. Одоо Табо гэдэг сайт одоо Монголд одоо Монголоор шууд захиалга авдаг босонтой холбоотойгоор тухайн зуухыг одоо иргэд өөрсдөө Табогоор захиалах юм бол за нэг 7 хоногийн дотор ихэд баг 50 мянгаар 70 мянгаар бол худалдаад авчих бүрэн боломж бол байгаа шүү дээ. Заавал Дашванжлаас тийчээс 150 мянгаар хаалвч байхгүй бах. Дээрээс нэмээд тэр нэг 15 хилийн 25 хилийн баллоныг нь бас иргэд бас Табогоор нь захиалж аваад ингээд цэнэглээд явах юм бол ямар ч одоо утаад гарахгүйгээр ямар ч тийм өмхөв өндөртүүлэхгүйгээр одоо өөрсдийгөө халаах бүрэн боломжтой. Тэр тусмаа энэ гэр хороололд Монгол гэртээ амьдардаг айл өрхүүд маань бол тухайн газаа ашиглаж байгаа тохиолдолд дулаан алдартай баг байх үүднээс өрхөө татаад бүтээч чаад ингээд сайхан газаа ашиглах юм бол бүр амар болно. Гол нь тухайн газыг бол нэг 2 цагаас дээш хугацаанд бол ажиллаж болдоггүй. 2 цаг ажиллаучаад нэг 20 минут ч юм уу 30 минут ч юм уу амраачаад дахиад тэр хоорондоо дахиад нэг газаа ажиллаад байж болдгоо гэдэг тийм аюулгүй байдлын зааварчилгаатай юм билээ. Тэгэхээр бол энэ би бол одоо гэрт их олон жил амьдэрсэн хүн намайг хүүхэд байхад бол орой нэг 8 9 гээл өрхөө бүтээгээл унтчихдаг байсан. Тэгэл өглөө нь босоод нэг 6 5 гээл имээдс босоод халаа түлээд амьдэрчдэг байсан. Тэгэхэд нэг хөлдөж өгөхгүй байсараад хүн болцсон юм да. Тэгэхээр ер нь бол газыг сайхан халааж ашиглаж сурчих юм бол одоо тэр тусмаа энэ гэрт амьдарч байгаа энэ гэр хороолын айл өрхүүд маань оройн цагаар гэрээ пүнк хийл сайхан дулаахан болгочоод унтраачаад унтаад өгөх хэрэгтэй. Газаа баландаар нь хаагаал. Тэгээд өглөө нь босоод дахиад тэр босхоос нь 30 минутын өмнө босоод тэр гал мал үрдэж лай болохгүй шүү дээ. Газ гүйж очтой конопийн дарлаа босоод хөндлөл рүү өсрөө орлоо болоо. 30 минутын дараа гэр нь пүнкгээл халчихсан байна. Ийм сайхан амар халаагуур шижиж яагаад болдоггүй юм болоо. Үүнийг нь Монголын төр яагаад дэмждэггүй юм болоо. Дээрээс нэмээд өнгөрсөн жил
энэ говьд одоо Монгол улсад одоо маш том хэмжээний байгалийн эрхийн эдгэж илэрсэн гэж итгэжсэн. Түүнийг нь одоо энэ төрийн бодлогоор газ дэмжиж тэрнийг нь эргэлтэнд оруулах юм бол монголчууд бүр хямдхан газыг өөрийнхөө эх орноосоо ингээд авдаг болоод нийлүүлдэг болоод явчих бүрэн боломж байгаа. Энийг бол эрэх зундаа багтаагаад дамжуулах боломж байгаа. За мөн энэ урт настай удаан жаргалтай энэ нефть боловсруулах үйлдвэр ашиглалтанд орчих юм бол за мөн түүний нефтийг нэрх явцад маш их хэмжээний байгалийн эрхийг газ ялгардаг. Түүнийг нь мөн одоо ингээд энэ халаалтандаа ашиглаад эхлэх юм бол Монгол улс бол утаанаас салах маш хурдан хугацааны боломж байна. Тиймээс энэ ямар ч байсан энэ орон сууцтай болно гэдэг бол маш их хэмжээний хөрөнгө шаардсан, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Энэ бол мэдээж астаа бол хийгдэж байх ёстой. Гэхдээ тэрнээс өмнөх хамгийн хурдан гарч шийдэл бол энэ газ юм байна. Тэгэхээр энэ Улаанбаатар хотод ганцхан манайх энэ газыг туршаад байгаа юм биш. Маш олон айл өрхөд дор хаяжны 5,000-аас 7,000 айл өрхөд энэ газын халаагаар ашигладаг байна. Дээрээс нэмээд энэ бас халаалт муу байдаг энэ том офсууд чинь буландаа баахан газ тавьчихсан өндөр газ тавьсан халаагаад идэв шүү дээ. Тэгээ эднэр маань ингээ ямар ч дэлбэрэлт байхгүй, ямар ч аюул байхгүй ашиглаж болоод байхад бус хүмүүс ягаа болдоггүй юм бэ? Газ руу нэн яартай шижмээр байна гэдэг одоо хэлмээр байна. Үүний төлөө бас засгийн газрын төс хөдлөх ёстой гэж бодож байна. За саяхан Нямбатар нийслэлийн цогцлол дарга Нямбатар 32 тэрбум төгрөгөөр одоо 100 захиалсан гэдэг 100-ны тендер зарлажээ гэсэн мэдээлэл явж байсан чинь тэр чинь бол бүр аль хэдийн зарлагаа зарлаад айл өрхүүдэд тараагаад эхэлчихсэн байна. Баянгол дүүрэгт одоо нэг бүрэн сая шахуу төгрөгийн үнэтэй тийм 100-ыг үн төлбөргүйгээр өгчихсөн байгаа. Гэхдээ 100 байгаа бол утаа гарч л таараа. Тэр утаагаа дахин шатаадаг матаадаг гэх тийм үлгэрийн балаа ямаараа тийм балаа юм одоо болох хэрэгтэй. Тэгэл 32 тэрбумыг шал дэмий өвччих байгаа байхгүй юу? Ерөөсөө нэг 25-6 мянган айл тэр 100 тараахын тулд. Гэтэл одоо миний яриад байгаа саний тэр газан баллон тэр газан 102 чинь нийлээл нийт өртгөн Монгол улсаас авахд л нэг 300 мянга болж байгаа шүү дээ. Тэрнгээр бүр 90 мянган айлыг хангах хэмжээний газыг хангаж болж байгаа байхгүй. Тэгээ энэ сайжруулсан шахмал түлшийг 1 тонныг нь 510 мянган төгрөгөөр үйлдвэрлэдэг мөртлөөрөө 150 мянган төгрөгөөр худалдан борлуулдаг гэж. Зөрүү тэр 360 мянган төгрөгийг нь улсын төсвөөс буюу энэ эрдэнэ савнтлагын компаниас төлдөг юм байл. Тэгвэл энэ шахмал түлшээ болиулаад тэр илүү зөрүүнд нь гараад байгаа тэр нэгэн л одоо тэр жилд 180 тэрбум 200 тэрбум төгрөгийн одоо тэр утаанд зориулж байгаа юм бол тэр мөнгөө тэр арт иргэдтэй тэр Ташванжил Горгаз юу гэдгийг газны компаниудад нөгөөд хөнгөлөлттэй үнээр иргэдэд нь тэр газыг нийлүүлдэг болоо л доо. Нэгэн л тэр утаанд засуулж байгаа тэр мөнгө ямар ч үр дүнгүй мөнгө өгж байхаар үр дүнтэй утаанаас нэн даруй салах боломжтой шийдэлт нь хөрөнгө оруулаач хэмээн одоо хэлж байна. Энэ ажил явж ээж цөмөрөө одоо ямар ч лээс энэ утаанаас ихний ээлжинд энэ өвлөөс халъя. Тэгээ явцын дундаа бол энэ эрчим хүчний том төслүүд нь ашиглалтанд ороод ирэх юм бол шатараатаагаар цахилгаан халаагуур руу шийдвэрлэх, цаашлаад орон сууцчлуулах ажлууд явагдана. Мэдээж утаанаас гарах хамгийн хурдтай үр дүнтэй арга бол газ юм байна гэдгийг л одоо хэлж байна. Та бүхэн бас үүнийг дэмжиж энэ төр засгийн хэрэг хэрэгчдэд нь хүртлийн шеэрлж өгөөрэй. Та бүхэн бас боломжтой айл өрхүүд нь заавал төр засгийг харж царай алдахгүйгээр өөрийнхөө төлөө, өөрсдийнхөө үр хүүхдийнхээ төлөө, эрүүл мэндийнхээ төлөө тэр нэг баллоныг нь худалдаад авчаарай. Шинэ жилээр бол нэг удаагийн цэнгүүнд ордог мөнгөөр та одоо нэлээд хэдэн жилдээ бол тэр ашиглах хэмжээнийхээ тэр 100 авчихсан шүү дээ тэр баллон хоёроо. Тэр чинь ингээд муудаад байдаг юм бас биш юм билээ. Тэгээ ингээд явах юм бол одоо утаанаас салах шийдэл бол байна. Боломж бүрэн байна.